Сайн байцгаана уу? Юун түрүүнд анимашны урт хугацааны түүхийг эс тоочин анимашн гэж юу вэ гэх асуултанд хариулах гээд үзье. Анимашн гэдэг нь чухамдаа хөдөлгөөний хуурмаг үзэгдэл юм. Яагаад хуурмаг гэж байгаа вэ гэвэл үнэндээ эдгээр дүрсүүд нь огтхонч хөдлөөгүй ба тодорхой дараалал бүхий хөдөлгөөний позуудын дүрс зургуудыг ар араас нь тодорхой хугацаагаар солихгүй үзэгдэх үзэгдэл юм. За тэгэхээр энэ тодорхой хурд гэдэг нь ямар хурд байх вэ? Чухам яаж хэмждэг вэ гэх асуудал гарч ирнэ. Мэдээж хүн бүрийн харааны харьцаа өөр хоорондоо адилгүй. Гэсэн хэдий ч дундажлан авч үзвэл хүний харааны систем нь секундэд 10-аас 12 дүрсийг боловсруулж тус нь мэдээл болгон хүлээн авч чаддаг ба түүнээс дээшлэх үед өндөр хурд үүсэж хөдөлгөөн гэж хүлээн авч эхэлдэг байна. Үүнийг FPS буюу frame per second хэмээх нэгжээр хэмждэг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 1 секундэд хэдэн зураг гарч буйгаар нь хэмждэг гэсэн үг юм. Улмаар хүний нүдний зураг болон хөдөлгөөн хоёрыг ялгахааргүй боломжтой нь 24 фрейм per second болохыг тогтоож чаджээ. Яг л ийм үзэгдэл төр бүхий л дэлгэцийн урлаг явагддаг ба анимашны хувьд хөвчлэн 12 FPS байдаг нь зураг танигдах ирмэгдээр хийдэг аж. Гэхдээ тухайн үзэгдлийн хөдөлгөөний хурд болон үйл явдлаас хамааран секундэд гарах зургийн тоо ялгаатай байдаг нь бүтээлийг хийх цаг хугацаа болон зардлыг хэмжихтэй шууд холбоотой зүйл юм. Тиймээс заримдаа бүр секундэд солигдох дүрсийн тоо 3-аас 4 болж буурах тохиолдол ч гардаг. Та бидний үзэх дуртай аниме нь дунджаар 6-аас 8 дүрс секундэд гардаг байна. Анимашныг хийгдэх арга барилаар нь ерөнхийдөө 5 төрөл болон авч үздэг. Үүнээс дурдвас traditional animation буюу уламжлалт анимашн нь скетч ба хөдөлгөөн, зураас ба цэвэрлэгээ, өнгө тавилт гэсэн хэсгүүдээс эхлээд бүхий л ажил нэг бүрчлэн гараар хийгддгээр онцлогтой. Энэ нь орчин цагт компьютер болон таблет дээр зурдаг болсон үндсэндээ зарчмын хувьд хэвээр байгаа билээ. 2D анимашн. 2D анимашн дээр дурдсан уламжлалт анимашнт төстэй хийдэж бүх фреймээ нэг бүрчлэн зурдаггүй ба үндсэн дүрсээ гаргаад хөдлөх хэсгүүдээ тус нь хийгээд хөдлөгдөв. Хөдлөхдөө гол түлхүүр хөдөлгөөнүүдийг хийж дундын зургийг компьютер тооцоололоор хийх боломжийг олгодог онцлогтой төрөл юм. 3D анимашн. 3D анимашн бүхэлдээ 3 хэмжээст модельээр хийдэг ба хөдлөх модель бүр rig буюу хөдлөх арам холбоос бүхий ястай байдаг. Ингэж хийснээр тухайн биетэй бүх талаас нь бүрэн хянахаас гадна бүтэц болон орон зай хувьд илүү зөв хөдлөх боломж бүхий технологийн давуу талыг олгодгоор онцлогтой. Үгээрч зогсохгүй хөдөлгөөний дүрслэлийг компьютер тооцоололоор хийж байгаа ба байж болох хамгийн өндөр FPS-ээр хийх боломжийг олгодог нь илүү цэвэр тод харагддаг байна. Motion graphics. Motion graphics буюу хөдөлгөөний график дүрслэл нь бусдаасаа нэлээд ялгаатай. Учир нь хөдөлгөөнд график нь ямар нэгэн дүр, зохиолохоос илүү текст болон урлагийн элементийн хөдөлгөөний зохиолтлого гэж хэлж болно. Ихэвчлэн зар сурчлагын хандлагатаач олон төрлийн дизайнд ашиглагддаг. Stop motion. Stop motion бол аниматор нь бит загвар модельийг ашиглан хөдөлгөөний позын зургийг авах аргаар хийдэг. Мэдээж хэрэг модельөө уян хатан хөдлөхийн тулд дотороо хөдөлгөөнт яс арамыг хийж өгдөг. Үүнээс гадна жинхэнэ хүнээр хийж болдгийг бид мэдгэлээ. Анимашныг хэрхэн хийдэг вэ? Юун түрүүнд анимашныг бүтээх үйл явцыг 3 хаадаг ба 1-р pre-production буюу үйлдвэрлэлийн өмнөх үе, 2-р production үе буюу үйлдвэрлэлийн үе, 3-р post-production буюу үйлдвэрлэлийн дараах үе хэмээн 3 ангилдаг. Pre-production үед юу хийгддэг вэ? Санаа олох болон олсон санаагаа боловсруулах, боловсруулсан санаагаа зохиол болон бичих, concept art буюу баримтлах төсөөл уран бүтээл хийх, storyboard буюу зохиолын зураг замбарыг бүтээх гэх үндсэн төсөөлийн ажлууд хийгддэг байна. Харин production үед үзэгдлийн өрөлт, дүр гаргалт, хоолой уншилт, хөдөлгөөн, рендер зэргүүд ордог. Post production үед хийгдэх ажлууд гэвэл дууны эффект, видео эвлүүлэг, өнгийн тохиргоо, VFX буюу visual effect-ийн ажлууд хийгддэг байна. Ингээд илүү дэлгэрэнгүй бид та бүхэнд дараагийн хичээлүүдээр наривчлан заах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.